За сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдөр хэдүүлээ 10 дугаар ангийн нийгмийн судлал хичээлээр орцгоё. За багш нь хичээл захтай ерөнхийдөө бол багцад хаваазаадаг. За тухайлбал 10 дугаар ангийн хичээлийг бол 5 багцад хаваасан байна. За та бүхэн хичээл эхлэхээс өмнө энэ дээр байгаа дэд агуулгуудыг бичлэг аль зогсож байгаад тулгаж үзээд би яг юуг нь мэдэж байна вэ, юуг нь мэдэхгүй байна вэ, эргэлзээтэй зүйл юу байна вэ гэдгийг бол сайн шалгаад үзэх хэрэгтэй. За учир нь юу вэ гэхээр бол эсэлтээр гэрчлэлт бол эдгээр бүх сэдвүүд бол танд хэрэг болдог гэсэн. За нэгт энэ аливаа зүйлийг ингэж багцад хуваан за тэд хэсгүүдэд ингэж одоо хуваах нь ямар ач холбогдолтой гэх юм бол санах одоо удаан хугацаанд санахад хэрэг болдог. За хоёрт мартсан бол дахин тэрийг эргэн харахад ингэж хэсэгчилсэн хуваасан учраас ингэж санахад бас мөн зэрэг тус болдог гэсэн үг. За 10 дугаар ангийн эхний хичээл маань нийгэм гэж юу вэ гэдэг эхэлдэг тий. Тэгээд нийгмийн талаар хоёр тодорхойлт байдаг. Өргөн утгаар, явцсан утгаар гэдэг. За өргөн утгаар навж үзэх юм бол нийгэм нь хүн амын болон соёлын хүн үйлдвэрлэлээр өөрийн залгамж тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт эмэг цэгц бүхий улс төрийн хувьд бие даасан өөрсдөө тухайн нийгэмд хариалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдлэг юм аа гэж байгаа. За явцсан утгаар бол нийгэм нь хүмүүсийн хэрэгцээг хангах, зөрчил маргаан эмэг замраагүй байдал хүргэхгүй нь бол үүргээ хуваарлан зохион байгуулалтанд орж хянаж зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралынх нь хэлбэр юм гэдэг ч юм уу. За ингээд энэ тодорхойлтыг маань хүүхдүүд төвтөрөөр бичээд за гисэн ч гэсэн тодорхой хугацааны дараа мартчихдаг. Шалтгаан нь юундаа байна вэ гэхээр нэг тодорхойлт маань хэтэрхий урт байгаа учраас бид нар шууд цээжилж чадахгүй. Хоёрт бид нар яг энэ нийгэм гэж юу вэ гэдэг тодорхойлтын гол санааг нь юу гэдэр хэлж байна вэ гэдэг дээр ерөөсөө анхаарлаа төвлөрүүлээгүй буюу анализ хийгээгүй байдаг гэсэн. За тэгвэл ягаад морь тож ирсэн бэ гэхээр за бид нар морь гэдэг амьтныг хүнээр таалгах чавал тий. За хоёр чихтэй, дөрвөлтэй, хоёр нүдтэй, хамартай гээд ах юм бол хүн одоо бүх амьтны төсөөлөгдөд ямар амьд юм гэдгийг тааж чадахгүй шүү дээ. Харин түүний оронд яг гоо шинж буюу түлхүүргийг хааж болно гэсэн үг. За тэр нь юу вэ гэхээр дил гэж байгаа юм. За дил гэдэг хэлэнгууд мориноос өөр амьтан бараг л төсөөнд чинь буухгүй тий. Яг үнтэй адилхан тодорхойлтноос түлхүүрэг буюу гоо санааг олно гэсэн үг. За тухайлбал юм бол нийгэм гэдэг тодорхойлтон дээрээс зохион байгуулалттай хүмүүсийн нэгдэл гэдэг зохион байгуулалттай хамтын амьдралын ч юм уу хүмүүсийн нэгдэл гэдэг энэ хоёр тодорхойлтонд аль алинд нь орчихсон байгаа гэсэн үг. Тэгэхээр зохион байгуулалтыг гэж байгаа юу хэн зохион байгуулагдах хүмүүс зохион байгуулагдах нь яагаад зохион байгуулагдаж байгаа тодорхой эмх чормгүй байдал бий болох хүнд зохион байгуулагдаж байгаа. За хаан зохион байгуулалтын гэдэг тодорхой газар нутагтай байна. За тодорхой улс төрийн хүрээнд байна гэдэг ч юм уу тий. Ингээд нөгөө нэг нийгмийн цаанд байгаа мөн чанаруудыг ойлгож эхэлнэ гэсэн үг. Тэгэх юм бол танд илүү урт хугацаанд тогтогдно гэсэн үг. Тэгээд энэ урт тодорхойлтыг тэмдэглэхээс илүүтэйгээр түлхүүрийг нь хайж оллоо. Тэгээд зохион байгуулалттай хүмүүсийн нэгдлэгээл төвчтэй тэмдэглэжид танд та цаг хугацаа хэмээн нэгт хоёрт тухайн сэдвээ ойлгоно гэсэн үг. За нийгмийн бүтэц гэж юу вэ гэж байгаа. За нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн мөн чанарыг ойлгох туслах тулгуур ойлголт юм аа гэж байна. За мөн л нэг тийм ойлголтгүй байна тий. Тэгэхээр хэдүүлээ нийгмийн бүтэцийн талаар илүү дэлгэрэнгүй үзэх шаардлага байна гэсэн. За тэгвэл нийгмийн бүтэц гэдэг нь макро болон микро төвшөнд гэж авч үзье. За микро төвшөнд гэх юм бол ерөнхийдөө бол нийгмийн бүтэц гэдэг нь хувь хүний нийгэмд амьдрах зан үйлийг тодорхойлж өгдөг гэсэн. Өөрөөр хэлэх юм бол за тодорхойлолт уншиж жишээлж үг. За нийгмийн бүтэц нь хүмүүсийн үйлдэл тэдгээрийн хоорондын харилцаанд илрэх тодорхой орон зай цаг хугацаанд тогтвортойгоор буюу дахин давтагдах байдлаар илэрхийлнэ гэсэн. Тэгэхээр бид ямар хөдлөлийг хэрхэн хийх вэ гэдэг маань нийгмийн бүтэцээс хамаарна гэсэн. За тухайлбал юм сурагч та нар өдөр болгон тий хичээлдээ сууж байна. За багш нь хичээлээ зааж байна. За хүүхд одоо дүүнер чинь цэцэрлэгтээ сурж байна. Эсвэл домжууд банкнд үйлчлүүлж байна. Эрүүл мэндийн үйлчлэл авч байна. Гэх мэт зүйлүүд маань энэ нийгмийн бүтэцтэй холбоотой байдаг байна гэсэн. Хувь хүмүүсийн одоо өдөр тутамдаа юу хийх вэ гэдэг маань нийгмийн бүтцийн микро түвшний ойлголт байна гэсэн. За нийгэмдэр ямар бүтцүүд байна вэ гэдгийг маань энэ макро түвшинд илэрхийлж өгнө гэсэн. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нийгмийн бүтцийн макро түвшинд нийгмийн институтыг тодорхойлж өгдөг гэж байна. За нийгмийн институтууд гэдэг нь болохоор нийгэмдэр байгаа одоо хүмүүсийн тодорхой хэрэгцээг хангахын тулд бий болсон байгууллагууд гэдээ ерөнхийдөө ойлгож байна. Гэхдээ энэ бас хийсвэр утгаар байж болно гэсэн. За тухайлбал социологч Зандайн нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ гэсэн. За ингээд анхааралтай авах юм бол нийгмийн бүтэцийн талаар энэ хоёр тодорхойлолт маань тогтвортой буюу дахин давтагдах харилцаагаар илэрхийлнэ гэдэг тодорхойлолт дотроо тэгсэн бол судлаач Зандайн ч гэсэн хэсэг элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ гэж байгаа. За энэ хэсэг элементүүд гэдэг маань хүн хүнтэйгээ харилцаж болно. За хүний бүтээсэн зүйлсүүд буюу хүний хэрэгцээг хангахаар бий болсон сургууль, цэцэрлэг, за улс төрийн байгууллага гэдэг ч юм уу те тэр бүх зүйлүүдийн орондын уялдаа холбоог хэлж байгаа гэсэн. За тухайлбал энд нэг жишээ байна. Жишээ нь одоо 1920-ад оноос өмнө эмэгтэй хүнд цалин хөлсөд ажил хөдөлмөрөөр эхлэх эмчээр ажиллах сонголт байгаагүй гэж байна. За энэ маань өөрөө нөгөө нэг тухайн үеийн нийгмийнхаа бүтцтэй холбоотой байна гэсэн. Тэр үед л эмэгтэйчүүдийг үнэлэх үлэмж нь за эмэгтэй хүн бол гэрээ гарах ёстой. За хүүхдээ төрүүлэх ёстой ч юм уу те эмэгтэй хүн сургууль соёлд явахгүй төрийн удирдах албан тушаал идэлхгүй. За
эрдэм төрд эмэгтэй хүний эрдэм гэрд идэх ч юм уу тийм байсан учраас эмэгтэйчүүд бол тухайн үед бол цалин хөстэй ажил хөдөлмөрөөр эхлэх боломжгүй байсан байна. Гэтэл орчин үед бол шал эсрэгээрээ за эмэгтэйчүүдийн талаарх заавал хөгжил карьерт нь маш их хэмжээний анхаарсан төсөөлөл боловсруулад одоо баг эмэгтэйчүүд маань манлайллын нэлээд өндөр түвшинд гараад ирсэн гэсэн үг. За тухайлх юм бол улсын хурлын гишүүд ихэд л бас тодорхой хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг болсон гэсэн үг. За ингээд нийгэм бүтц. За нийгэм бүтц дээр нэр нь анхаарах хэрэгтэй зүйл нь. За ингээд энийг ингээд зандаа мандаа ингээд судлаачаа цээжилж чадахгүй байх юм бол өөр ингээд төсөөллийн арга ашиглаж болно гэсэн. За тухайлх юм бол энэ доор нэг зан унсан залуу байгааз. За багшны нэг цээжлэхдээ бол за зан унсан зандан залуу буюу за тооны хүрдийг бүтцийн аргаар цээжилж яана гэдэг. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тооны хүрд чинь тогтвортойгоор буюу дахин давтагддаг. За 2-2-4, 2-3-6 гэдэг ч юм уу хизээж өөрчлөгддөг байна. Тийм учраас зан унсан залуу гэдэг маань зан дэнэ хэлж яана гэсэн үг. Ийм маягаар цээжилж болно гэсэн үг. За нийгмийн институт гэж байгаа. Түрүү нэг нийгмийн бүтцийг бакалавр төвчөнд нийгмийн институтаар тодорхойлж өгдөг гэсэн шүү дээ. За тэгвэл ямар институтууд байдаг юм бэ гэж жишээ татаж үзвэл за гэр бүлийн институт. За өөрөд манай хүн үйлдвэрлэх, өс хүн хүмүүжүүлэх үүргийг хүлээдэг. За боловсролын институт нь болохоор мэдлэг, соёл дамжуулах, нийгэмшүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх. За сургууль, их сургуулиудаар дамжуулаад гэдэг ч юм уу тий. За улс төрийн институт нь болохоор дэг журам, аюулгүй байдлыг хангах, удирдан зохион байгуулах үүрэгтэй. За юу гэдэг ч тийм ээ ард түмнийхээ нийтлэг асуудлыг шийдвэрлэх ёстой гэдэг ч юм уу тийм. За эдийн засгийн институт нь болохоор бараа үйлчилгээ, үйлдвэрлэл, хуваарлалт хэрэгцээг хангах зорилготой. За шашны институт бол үл мэдэх ба мэдэж болохгүй зүйлд хариу өгөх, ив нэгдэл, зөвшөлтсөл тогтоох, итгэл үнэмшлийг нь хангаж өгдөгөө гэдэг. За тэгэхээр нийгмийн институт гэдэг маань хүмүүст хэрэгцээ байгаа тодорхой хэрэгцээг хангахын тулд бий болсон тэдгээр бүх субъектүүдийг бол хилдэг байх нэ. За дараагийн нэг ойлголт бол байр суурь гэдэг ойлголт. За хувь хүн өдөр тутамдаа ямар үйлдэл хэрхэн хийх вэ гэдэг сонголт бол байр сууриас хамаардаг гэж байна. За тухайлх юм бол энд нэг зураг байна те. За энэ 6-гийн тоо талд нь гараа зогссон нэг хүн байна, 9-ийн тоо талд нь гараа зогсчихсон нэг хүн байна. Энэ хоёр хүний бол альнийх нь ч буруу биш гэсэн үг. Ягаад вэ гэхээр яг чи одоо нийгэмдэр хаана ямар байр суурь эзэлж байгаасаа хамаарат чи шийдвэр гаргаж идэг гэсэн. Өмнө дээрээс нь чи ямар ирэх, ямар үүрэгтэй вэ гэдгийг тодорхойлогдно гэсэн. За байр суурь дээр багш нь энэ шатрын одоо дүрсүүдээр бол тайлбарлаж өгье та нарт. За тухайлх юм бол шатран маань өөр юм 6 дүрстэй байх нь. За энийг бол ноён гэдэг. За энийг бэрс, тэмээ, тэрэг, хүү, морь тий. За хэрвээ анзаарах юм бол бүгд өөр өөр сум зассан байгаа. За тэрэг бол хүндлэн болон ташуу явна гэдэг ч юм уу. Босоо шуман давнууд. Энэ бол тухайн тэрэг гэдэг статусыг эзэлж байгаа учраас тэргийн нөх нүдлээ гэсэн үг. Яг үүнтэй адилхан хүн багш гэдэг статусыг эзлэх юм бол багшийн эрх үүргийг за сурч идэг байх юм бол сурагчийн эрх үүргийн дагуу одоо байр суурь эзэлнэ гэсэн үг. За хүү бол одоо бусад бүх дүрүүдэд ноёнгоос бусад бүх одоо бүх дүрсэнд бол хувирах чадвартай. За энэ нь ямар утгатай вэ гэхээр эсрэг талынхаа эцсийн бодол дээр очих юм бол за бэрс болж болно, тэмээ болж болно, тэрэг болж болно, морь болж болно гэдэг ч юм уу тий. Ингээд л нэг таны хувийн хичээл зүтгэл маань байр суурийг өөрчилдөг шүү гэдэг санааг бол хэлж байна гэсэн үг. За байр суурь гэдэг нь хувь хүний эдлэх хэрэг, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогцоор тодорхойлож өгдөг гэсэн үг. За тухайлх юм бол танаа сургуульд танаа ингээд одоо ингээд хичээл орж авах чинь захирал орж ирлээ. Та нарын хандлага нэг өөр, ангижин багш орж ирлээ. Хичээл зааж байгаа нэг багш орж ирлээ. За магадгүй өөр нэг сурагч орж ирлээ. Энэ бүх тохиолдолд та нар тэр хүмүүст хандах хандлага чинь өөр өгдөг гэсэн үг. Энэ юутай холбоотой вэ гэхээр тэр хүмүүсийн нийгэм дээр эзэлж байгаа байр суурьтай холбоотой гэсэн үг. За байр суурийг төрөлхийн, олдмол гэж хоёр ангилдаг. За төрөлхийн байр суурь гэдэг нь хүйс, үндэс угсаа. Олдмол гэдэг нь болохоор ажил мэргэжил, гэрлэлтийн, эдийн засгийн, улс төрийн буюу чиний хичээл зүтгэлийн үр дүнд олж авсан тэдгээр бүхий зүйлийг бол олдмол байр суурьтай үздэг байна. За тухайн байр сууриас үүдэн бий болж заавал биелүүлэх ёстой хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогцыг бол үүрэг гэж нэрлэдэг байна. Тэгэхээр сурагчийн эрх үүрэг гэж байгаа. Үүрэг талд нь бол та нар тэр хийх ёстой зүйлүүдийг зайлшгүй хийх ёстой гэсэн үг. Багш ч гэсэн эрх үүрэг байх юм бол өөрөө хийх ёстой үүргээ зайлшгүй хийх ёстой гэсэн үг. За үүргийн зөрчил гэж байна. За хүн олон үүрэгтэй тэдгээр нь хоорондоо зөрчилддөг үнийг бол үүргийн зөрчил гэж нэрлэж байгаа. За жишээ татах юм бол та нар гэртээ очиод нэг ая тавга авах ч юм уу дүүгээ харахтай. Гэтэл нөгөө гэрээ даалгавраа хэмээрээд ингээд гэрээ даалгавраа хийх гэхээр гэр бүлдээ тусалж чадахгүй байх тохиолдол гарна те. Энэ нөгөө нэг чи өгнүүд гэртээ очиод тодорхой хэмжээнд гэрээ цэвэрлж явах ёстой. За мөн дээрэс нь гэрээ даалгавар гэртээ очиод гэрээ даалгавраа хийж явах ёстой. Гэтэл энэ хоёр зүйл маань ингээд хоорондоо давцаа зөрчил үүсгэж байх юм бол энэ маань үүргийн зөрчил болдог гэсэн үг.
За саяны бүлэг сэдвийг ингээд дүгнээд базаад ярих юм бол за нийгэм гэдэг нь өөрийн зохион байгуулалтын хүмүүсийн нэгдэл байх нь за нийгмийн бүтэц гэдэг нь төвтөртэй харилцаа холбоог хэлнэ. За энэ нь болоо макро түвшинд хувь хүний өдөр тутамдаа юу хийх вэ? Микро сольчлоош уучлаарай. Микро түвшинд бол хувь хүний өдөр тутамдаа юу хийх вэ гэдгийг нь за макро түвшинд бол нийгмийн институтуудаар бол тодорхойлогдно гэсэн. За ингээд тос бүрдэнд тайлбарлаж гисэн. Энийг та нар хараад аваарай. За эрх гэж юу вэ? Үүрэг гэж юу вэ? Эрх гэдэг нь юу хийхийг илэрхийлдэг бол үүрэг нь заавал биелүүлэх ёстой. За үүргийн төрчлөө гэсэн сэдвүүдийг бол сая багш нь слайдаараа тайлбарлаж өгсөн байх нэ 1-р багцынхаа хүрээнд. За ингээд хэрвээ бичлэгээ хайл зогсоож байгаа за нийгэм гэж юу вэ гэж төсөөлөд үзээрэй. Нийгмийн бүтэц гэж юу вэ төсөөлөд үз. Нийгмийн институт гэж юу вэ төсөөлөд үз. Нийгмийн байр суурь гэж юу вэ? Үүрэг гэж юу вэ? Эрх гэж юу вэ? Үүргийн зөрчил гэж юу вэ гэд нүдэ ханжгаад би эдгээр зүйлүүдийг мэдж гэнэ үү юу гэдэг дээр өөрөө нэг шалгаад үзээрэй гэсэн 40 секундын хугацаанд баталгаад шүү. За тэмдэгтээр энэ тэмдэглэлийг бол хийж болно. За нийгмийн бүтэц зандаа институт байр суурь үүргийн зөрчилгээд за дараа нь бол эдгээрийг хараад та санаж байвал за би энэ сэдвийг ойлгосон байна. Санахгүй байх юм бол 10 дугаар ангийнхаа сурах бичгийг нээж харжгаад ойлголтоо бол дэлгэрүүлээд харж болно гэсэн үг. За ингээд эхний багц дууссан. Одоо 2 дугаар багц руугаа орцгоё. За 2 дугаар багц дээр бол ерөнхийдөө социологчдын онол хандлагын талаар үзнэ. За социологчдын юуны талаар одоо онолын зөрүүтэй ойлголт байдаг вэ гэх юм бол ерөнхийдөө нийгмийн бүтэц болон за хувь хүн хоорондын харилцааны асуудлын талаар бол ерөнхийдөө харилцаа адилгүй байр суурьтай байдаг гэсэн. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө та яг ирээдүйд хэн болох вэ гэдэг чинь танаас өөрөөс чинь шалтгааллах юм уу эсвэл нийгмээс хамаарат байгаа юм уу гэдэг тал дээр бол өөрөөсөө байр суурийг бол дэвшүүлсэн байдаг. За эхний онол бол бүтэц чигүүргийн онол, за хоёр дахь нь бол зөрчилдөөний онол, за гурав дахь нь бол бэлэг тэмдгийн харилцаа үйлдэлийн онол байх нэ гэсэн. За энэ гурван онолоо та нар 10 дугаар ангидаа суурийг маш сайн тавьчих юм бол 11 дугаар ангидаа эхний хоёр онолыг бол дэлгэрүүлж үздэг байгаа шүү. За бүтэц чигүүргийн онолын төлөөлөгч бол Дуркем. За шууд ийш хичээлээр орчих. За бүтэц чигүүргийн онолын тохиом болохоор ерөнхийдөө бол нийгмийгтэй хүний биетэй жишээд үздэг гэсэн. За тодорхойлтыг авч үзэх юм бол за эд эрхтэнгийн тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтын орчин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг гэсэн. За энэ нь юу хэлэх гээд байна вэ гэхээр ерөнхийдөө та гартай, хөлтэй, толгойтой, за айлг буруучтай гэх мэт энэ бүх зүйлүүд чинь нийлж яж таныг хэм одоо та таны бие болж байгаатай адилхан нийгэмдэр ч гэсэн за нийгмийн нэг боловсролын институт, эрүүл мэндийн институт, улс төрийн институт, эдийн засгийн институт энэ бүх зүйлүүд хоорондоо нийлж яж нийгмийг бий болгодог, оршин тогтнож байдаг гэдэг санааг хэлж байгаа. За бүтэц чигүүргийн онолын төлөөлөгчд нь энэ Конт, Дуркем нараас бол үүсэлтэй. За орчин үеийн чиг хандлагыг нь энэ Parsons тавьж өгсөн байгаа. За Дуркем одоо ийм тодорхойлт хэлсэн байна. За тэр өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхдээ хэрэглэж буй бэлэг тэмдэг, худалдаа арилжаанд хэрэглэж буй мөнгөний тогтолцоо, мэрэгжлийн зүгээс дагаж мөрдөх горимж руу гэх мэт зүйлс надаас миний хэрэглэнээс үл хамааран оршдгоо гэж байна. Яг нөгөө нэг онолынхоо санаатай давцнаа гэсэн үг. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр чи ер нь яг хэн байх чинь хинт ч хамаагүй тий. Чи юу хүсэж байгаа, юу хэрэглэмээр байгаа ч хинт ч хамаагүй. Чамайг байхгүй байхад ч гэсэн энэ нийгэм байсан. Оршин тогтжсэн чи үгүй боллоо ч гэсэн энэ нийгэм бол цаашид оршин тогтносоор байх болно гэсэн үндсэн санааг хэлж байна гэсэн. За тэгээд миний хэрэглэнээс үл хамааран оршдгоо гэдээ тодорхойлсон байна багш нь. За бүтэц чигүүргийн онолынхан болохоор онолын төлөөлөлт за Мертон ингэж тодорхойлсон байна. Нийгмийн институтын чиг үүргийг судлана гэдэг нь түүнийг гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдэлийн үр дүнд ямар үр дагавар бий болов гэдгийг судлах хэрэг гэж уг онолын төлөөлөгч Мертон үзсэн байна гэж байна. За институтын чиг үүргийг судлана гэдэг нь тухайлбал бол одоо боловсролын байгууллага ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад тэр хийж байгаа үйл ажиллагаа нь ил болон далд сөрөг гэсэн гурван юм чиг үүргээр илэрч гарч ядыг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа гэсэн үг. За ил чиг үүрэг гэдэг нь тухайн үйлдэлийг гүйцэтгэгчээс мэдэж цооцоосны үр дагавраа гэсэн үг. За өөрөөр хэлэх юм бол зорилго тавилаа. Зорилго нь яг 100% биелж байгаа үзэгдлээ гэсэн үг. За далд чиг үүрэг гэдэг нь үйлдэгч урьдчилан тооцоогүйгээр бий болсон үр дагавраа гэсэн үг. За зорилго тавьсан ч гэсэн тэр зорилго чинь тусгагдаагүй ямар нэгэн саад бэрхшээл юм эсвэл өөр үр дүнд хүрч байгаа юм бол энэ далд чиг үүрэг байна гэсэн үг. За сөрөг чиг үүрэг гэдэг нь нийгмийн үйлдэгчийн зорьсноос эсрэг үр дагавар төрхийг хэлж байна гэсэн үг. За тухайлбал юм бол сая одоо та нар ингээд эсэлтээр ингээд шалгалт Монгол хэл юу услын шалгалт Монгол хэлний юм цахим шалгалт өгсөн шүү дээ. За ил чиг үүрэг нь бол ингээд та нар ингээд цахимаа амжилттай өрчих юм бол одоо хавар шалгалтаа цахимаа 100 шалгалтаа цахимаар өгчихсэн чинь тооцоосны эсрэг сөрөг үр дагавар төрчихөж байгаа гэсэн үг байхгүй. Эсрэг үр дагаварт нь датаны асуудлаас болоод ч юм уу яг багш нарийн мэдгүй нь гэхдээ тэр зүйлүүдийг одоо ингээд цахимаар шалгалт авах одоо болоод тахимаар авч яана гэдэг чинь маань нөгөө зорьсных нь эсрэг үр дагавар төрчихөж байна гэсэн үг.
За энэ ном дээр нэг жишээ байсан. За ямар жишээ вэ гэхээр за жишээ нь эхчүүдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой халамжийн бодлого тэдний хөдөлмөр эрхлэлийн төвшинг бууруулан бусдаас хамааралтай байдлыг нэмэгдүүлж болзошгүй байдаг. Энэ нь сөрөг чигүүрэг юм аа гэж байгаа юм. За энэ нь юу гэсэн үгээр уг нь бол халамж өгж байгаа нөр эхчүүдийн орлогыг нэмэгдүүлжсэн. Гэтэл эхчүүд маань орлого авахын хэрээр ажил хөдөлмөр эрхлэхээ болцсон гэсэн. Энэ маань өөрөө ажил хөдөлмөр эрхлэхөө болоод ирэнгუთ хин нэгнээс хараат байдал нь нэмэгдээд эхэлсэн гэж байгаа. Энэ нэг уг нь бол орлого нэмэгдүүлээд бусдаас хараат байдлыг нь багасчихъя гэсэн чи эсрэгээрээ ажил хийхээ болоод улам хараат болж байгаа гэсэн. Энэ зорьсныхаа эсрэг үр дагавар төрж байна гэсэн. Энийг болохоор сөрөг чигүүрэг гэж үзэх нэ. За хоёр дахь онол буюу марксизмын онол. За марксизмын онолын гол төлөөлөгч бол Маркс. За тэрээр бол ерөнхийдөө нийгмийг дээд болон доод гэж хоёр ангид хуваасан. За дунд нь завсрын анги гэж бол байгаа. За тэгээд энэ дээд ангийнхан өөрсдийнхөө эрх мэдлийг хэрэгжүүлэхийн тулд ерөнхийдөө бол үйл ажиллагаа явуулж ядгаа гэсэн үг. За доод ангийнхан болохоор ажилчин ангийг хэлж байгаа. За тэдгээр хүмүүс бол ажил хөдөлмөр эрхлээд тодорхой цалин авна. За гэхдээ энэ дээд доод анги хоёр хоорондоо зөрчил хүрдэг. Энэ зөрчил хүрж байгаа шалтгаан нь юутай холбоотой вэ гэхээр эрх мэдлийн ялгаатай байдлаас үүдээ зөрчил хүрж байна гэж үзсэн. За байр суурийн ялгаа нь ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийн төлөө зөрчил төрөгдөг гэж байгаа. За эрх мэдэлтэй хүмүүс бол доор энэ ажиллаж байгаа ажилчин ангийг бол аль болох их ажилуулад тэднээс их бүтээмж авах гэдэг. Тэгээд бага цалин олох гэдэг. Гэтэл энэ доор байгаа ажилчин ангийнхан бол аль болох сайн ажилласан бол би буцаагаад сайн цалин авна. За мөн дээрээс нь чөлөөт урамшуулал нэмэгдлийг авахыг зорж байгаа. Гэтэл тэгэх тусам энэ дээр байгаа хүмүүст ашиггүй учраас энэ хоёр анги хоорондоо зөрчил төрдөг. За энэ зөрчил нь өөрөө нийгмийг өөрчлөх хүч болдог гэж үздэг. За тодорхойлт нь уншиж үзье л да. Нийгмийн нөөцийг хянаж эзэмшиж буй нийгмийн томоохон бүлгүүдийн зөрчил бүхий байдаг гэж байгаа. За тухайн үедээ бол ерөнхийдөө энэ дээд ангийнханд бол газрын эзэд болон феодлууд томоохон капиталистууд орж байсан гэсэн үйлдвэрийн эзэд гэдэг ч юм уу те. За эдийн засаг эрх мэдлийн нөөцийг эзэмшиж буй хэсэг нь өөрсдийнхөө ашигт нийцсэн дэг журмыг тогтоон хэрэгжүүлдэг ба тэрхүү дэг журмын дагуу үйлдэл хийхийг бусдаас шаарддаг гэж тайлбарладаг байна. Зөрчилдөөний онолынхон. За Маркс болохоор ингэж хэлсэн байна. За хүмүүс өөрсдийнхөө түүхийг бүтээж байдаг, яаж бодсноороо бус, өөрсдөө сонгоогүй бөгөөд байж байсан. Тэдэнд өвөгдсөн, өнгөрсөн үеэс дамжиж ирсэн нөхцөл бүтээж байдаг гэж үзсэн байх нэ. За тэгэхээр бас л бүтц үүргийн онолын санаатай бас давтаж байгаа тийм. Гэхдээ одоо ялгаа нь юу вэ гэхээр ерөнхийдөө бол нийгэм дээд доод гэсэн хоёр анги байх. За дээд ангийнхан бол өөрсдийн эрх ашигт аль болох нийцүүлсэн. Доод ангийнхныг бол ажилуулах сонирхолтой байдгүй. Доод ангийнхан ч юм адил тийм сонирхол байхгүй учраас энэ хоёр бол хоорондоо зөрчил хүргэдэг гэж үзээд байна. За бэлэг тэмдэг харилцан үйлдэлийн онол 3 дахь онол. За уг онолын гол төлөөлөгч бол Ж.Г. Мид болон Вебер нар байгаа. За уг онол нь юу гэж үздэг вэ гэхээр хүн тодорхой зүйлд хандан үйлдэл хийхдээ тухайн зүйл нь юу болохыг өөрөө хэрхэн ойлгож төсөөлж байгаадаа тулгуурладаг гэж үздэг. За харилцан үйлдэлийн явцад харилцагч хүн ямар үргийг гүйцэтгэх тухай бэлэг тэмдэг хувь хүн төлөвшдөг гэж байна. За уг онолын төлөөлөгч Вебер ингэж хэлсэн байна. Хувь хүн утга чанар санаа зорилготойгоор бүтээлчээр үйлддэг. За хүмүүс бэлэг тэмдгээр дүүрэн ертөнцид амьдардаг гэж мэд хэлсэн байна те. За юу гэх гээд байна вэ гэхээр ерөнхийдөө бол нийгэм ямар байх нь ер нь хамаагүй. За та тухайн зүйлийг хэрхэн яаж ойлгож авч байгаагаар уг зүйл бол одоо тэр үл одоо бүтдгээ та өөрийгөө хэн болох вэ гэдэг чинь тэрнээс хамаардаг гэсэн. За тухайлх юм бол та нар ингээд олимпийн наадам дээр төрийн дуулалыг ашиглахдээ Монгол хүн гарах юм бол Монгол хүн төрүүлэх юм бол Монгол улсын төрийн дуулал илэрхийлдэг. Тэр маань өөрөө бэлэгдэл илэрхийлж байна. За мөн дээрээс нь сургуулийн хонх завсарлагыг та завсарлаж байна те. Тэр маань бас л энэ бэлэг тэгвэр тухайн хонх маань завсарлах болон хичээл эхлэхийг илэрхийлж байгаа учраас л энэ бэлэг тэмдэг харилцан үйлдэлийн онол бол хамаарат явчих нэ гэсэн. За Мэд болохоор за нийгмийн харилцан үйлдлийн явцад хувь хүн бусдын үрийг хүлээн авах замаар би энэ бүрэлдэхүүн бий болдгоо гэж байгаа. За юу гэх гээд байна гэхээр ерөнхийдөө бол одоо өмнөх хоёр онолоос ямар ялгаатай вэ гэхээр өмнөх хоёр онол та юу бодож санаж байгаа хэн болохыг хүсэж байгаа ч нь ер нь танаас өөрөөс чинь шалтгааллахгүй гэж үзчихсэн бол бэлэг тэмдгийнхэн болохоор та яг нийгэмдэр хинээс үлгэр дүрэлэл авч байгаа юм бэ. Тэ тэр хүнд нь ерөнхийдөө бол таныг хэн болох чинь нөлөөлдөг гоо гэсэн. За тухайлх юм бол эмэгтэй хүүхдийн хувьд ээж нь эсвэл эмээн ч гэдэг ч юм уу тэ хамгийн эсвэл эгч нь үлгэр дүрэлэл авах хамгийн ойрын субъект нэдэг. За тэгээд тэр хүнийг даган дуурайж тэр хүн шиг болохыг эрмэлздэг гэсэн. Тэгэхээр энэ хүн маань харилцан үйлдэлийн явцад за бусдыг үлгэрлэн дуурайх замаар өөрийгөө бүтээдэг байх нэ гэж бол бэлэг тэмдэг харилцан үйлдэлийн онолынхан бол үздэг байх нэ гэсэн үг. За саяны онолын дүгнэлт хэсэг гэх юм бол ерөнхийдөө бол багш нь ингэж зээжилдэг. За бүтцийн үүргийн онолын гол төлөөлөгчөнд Конт, Дюркheim, Парсонс, Мертон дөрөв байгаа. За энийг зээжлэхдээ кино үзэх гээд дүүрэн хүмүүс Парсонсод метронд байна гэж байгаа. За кино үзэх гээд Конт.
За дүүрэн хүмүүс гэдэг дүүрэг юм. Пар сонсоод гэдэг нь пар сонс, мер тонд байна. Метронд гэдэг нь мерт нэгэлж байгаа гэсэн. За энийг ингээд та нар төсөөлөд үзтээ. Тэгээд нэг кино үзгээ дүүрэн хүмүүс пар сонсоод метронд ингээд явж яах гэдэг тийм. Тэгээд энэ маань өөрөө бас тодорхой бүтцтэй байгаа зүтэй. Тэгээд энэ хүний биеийг нийгэмдэж үздэг бүтц үүрэг онолынхан энэ хэсгийг тэмдэглэхэд та уг онолоо эргэн санаж чадах нэ гэсэн. За хоёрын зөрчилдөөний онолынхан. За гол төлөөлөгч нь Маркс. За тэд нар бол нөөц эрх мэдлийг хийн эзэмшиж байна. Тэдгээр хүмүүс бол өөрсдийн дүрм журмыг тогтоохыг хичээдэг. За тэрэн дор нь бол ажилч ангийнхан бол ажилдаг. Гэхдээ энэ хоёр хоорондоо зөрчил төрдөг. Тэгээд энэ нийгмийг өөрчлөхөд хүргэдэг гэж үзээд байгаа тийм. За тухайлбал маркетинг хийж байгаа хүмүүс заавал мах хэдэ сурталчлах ёстой гэж байгаа. За тухайлх юм бол одоо танаа ингээд та нар орж ирэл хичээл заах гэсэн чинь сургуулийн захирал очсон. Та нар хичээл заах чавал заавал хүүхдүүд урд мах идэх ёстой гэсэн чинь үгүй би ингээд өөрийнхөө дуугаар юм дамжуулаад хүүхдүүд хичээл заамаар байна гэд энэ хоёр хоорондоо ингээд зөрчилдөж болно гэсэн үг байхгүй юу? За бэлэг тэмдэг харилцан үйлдвэрлэлийн онолынхан болохоор за вебер жигэм эднэр гол төлөөлөгчд нь за сургуулийн веб ажиллахгүй байгаа сурагчид бүх зүйлийг мэдэж байгаатай холбоотой буюу сургуулийн веб гэдэг дээр одоо вебер за мэдэж байгаа гэдэг дээр медийг залгачиж байна гэсэн. Тэгээд энэ маань ихтгэл үнэмшилтэй холбоотой. Ямар нэгэн дард утга санаа бэлэг тэмдгээр бол аливаа асуудлыг зохицуул шийдэж байна гэсэн. За тэгээд эхний хоёр онол нь бол бидний үйлдлийн ихэнх хэсэг нь хувь хүнээс гадна оршигч нийгмийн хүчин зүйлээр тодорхойлогддог гэж үздэг бол за сүүлийн онд бол хүн тодорхой зүйлд хандан үйлдэл хийхдээ тухайн зүйл нь юу болохыг өөрөө хэрхэн ойлгоод төсөөлж байгаадаа тулгуурлага гэж үздэг. За энэ хүү төсөөлөл маань бидний сурч мэдж байгаа зүйл их болох тусмал илүү өргөн хүрээнд юмыг харж эхэлнэ гэсэн үг. За ингээд энэ хэсгийг бол та нар одоо тэмдэглэж авч болно. Тэгээд нөгөө нэг яг багц нэг дээр гарсан шиг би энэ бүтц үүрэг онлын төлөөлөгчдийг за санаж гэнэ үү? Онлын үүрэг маань нийгмийг юутай жиж үзлээ, хүний бие гэж юу вэ гэдэг ч юм уу те. За Parsons гэж юм билээ, Merton гэж юм билээ. За ил чигүүрэг, далд чигүүрэг, сөрөг чигүүрэг гэж юу вэ гэдэг ч юм уу те. За хоёрт нь зөрчилдөөний онол юм билээ, гол төлөөлөгч нь хэм бэ? За яагаад хүмүүс зөрчил төрдөг вүлээ? Энэ зөрчлийн үр дүнд нь юу болдог вүлээ гэдэг ч юм уу те. За гуравт нь бэлэг тэмдэг харилцан үйлдвэрлэлийн онол. За харилцан үйлдэл гэж юу вэ гэдэг ч юм уу. За харилцан үйлдэл багш нэлээд мартчих. Энэ одоо нэг хоёр ба түүнээс дээш хүмүүсийн хооронд одоо өрнөж байгаа харилцан холбоог л харилцан үйлдэл гэж хэлж нэ гэсэн. За ингээд эргэн санаж чадчих юм бол та энэ сэдвийг ойлгож эхэлсэн байна гэсэн. Тэгээд энэ хэсгийг тэмдэглэж аваад дэлгэрүүлж унших шаардлагатай бол намаа бариад явчихнаа гэсэн. За ингээд 2 дугаар багц дууссан байна. За одоо 3 дугаар багц. За 3 дугаар багцын хүрээнд бол нийгэмшилт түүнтэй холбоотой нэр томьёонуудыг бол ярих нэ гэсэн. За нийгэмшилт гэж юу юм? Адилсал нийгэмшилтийн агент. За нийгмийн гажуудал дахин нийгэмшилт аялдах буюу конформист нийгмийн хяналт гэсэн 7 дэд сэдвийг ярих нэ. За нийгэмшилт гэдэг нь хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн бүлгүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явц юм аа гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол та хин нэгнээс хараат байдлгүйгээр шууд нийгмийн харилцаанд өөрийн бие даан оролцоод л те өөрийнхөө үйлдэлийг шууд хийгээд өөрийнхөө үйлдэлийг өөрөө удирдан зохион байгуулад тэгээд нийгмээс танд хүлээлгэж өгж байгаа тэр эрх үүргүүдийг одоо биелүүлж чадах хэмжээндээ болох үйл явцыг бол нийгэмшиж байна гэж үзэх нь. Хүн бол насан туршдаа нийгэмшил явагддаг гэсэн. За энд бол одоо та нарын киног үзсэн л байх гэж бодож байна. За энэ бол Маугли ингээд хүү. За багасаа чоннуудын дунд өссөн. Тэрээр яг чоннуудын зан ааш арын шиг дуурайгаад буюу чоннуудын амьдралтаар бол чоннууд одоо зан суртахуунаар даган дуурайж хийжсэн гэсэн. Тэгэхээр энэ бол одоо хүмүүсийн дунд бол нийгэмшиггүй. Гэхдээ амьтны дунд бол амьтны зан инстинктээр бол одоо нийгэмшсэн гэх юм уу те. Чоннуудын амьдралаар бол чоннуудын амьдралын үед бол чоннуудын зан суртахуунаар л нийгэмшсэн гэдээ ойлгочих болно гэсэн. За тэгээд дараагийн нэг зүйл бол нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг нийтлэг нийгэмд харьяалуулан тэдгээрийг илэрхийлэгч онцлог шинжигч нь тэгж болж байгаа үнийг адилсал гэж үздэг байна гэсэн. За тухайлах юм бол бид нар Монгол хүн гэж хэмбэ гин гутал тий. За Монгол өв соёлоо мэддэг, Монгол ахуйгаа ярьж чаддаг, Монгол хувцас тайлбарлаж чаддаг ч гэдэг юм уу. Өв түүх соёлоо мэддэг. Ингээд манай Монголын түүх соёл ахуй маань маш үн цэнтэй шүү. Би бол бусад дэлхийн улс орнуудаас бол шал онцлог өвөрмөц соёлтой шүү гэдэг ч юм уу. Тэг өөрийгөө нэг Монгол хүн гэдгээр бахархаж эхлэх. За мөн дээрэс нь Монгол дотроо яг бурайд за халах эсвэл дөрвүүд эсвэл хотгойд гэдэг ч юм уу. Тэг ястангуудад хуваагдаад за тэдгээрийнхаа зан заншил яс суртахууныг нь өөрийн болгоод байх юм бол энэ маань өөрөө адилслыг илэрхийлж байгаа жишээ байх нэ гэсэн. За нийгэмшилтийн агент гэж юу вэ гэсэн. За нийгэмшилтэлд нөлөөлж буй хувь хүн бүлэг байгууллага нийгмийн тодорхой нөхцлүүдийн зохицлыг нийгэмшилтийн агент гэж нэрлэдэг байх нэ гэсэн.
За нийгэмшигт нөлөөлдөг 5 үнцэг гэдэг. За гэр бүл, сургууль, үе тэнгийнхэн ажлын байр, хэвлэл мэдээллийнхэн гэдэг. Хэвлэл мэдээлэл хэрэгсэл. За гэр бүл бол үндсэн буюу анхдагч агент гэж явна. За сургууль бол албан ёсоор үүрэг хүлээгч агент болж ирнэ гэсэн. За үе тэнгийнхэн бол найз нөхөд. За ажлын байр гэдэг бол насан туршидтын гол талбар болдог. За хэвлэл мэдээлэл гэдэг бол одоо Facebook, Instagram, YouTube, зурагт гэдэг ч юм уу тий. За тэгээд энэ тухайлах хэмжээний нийгэмшилт хувь хүнд хэрхэн нөлөөл одоо нийгэмшилт агентууд хувь хүнд хэрхэн нөлөөлдөг талаар бол Калмажин гэдэг хүн тодорхойлсон байдаг. За дундад зууны үед бол ерөнхийдөө шашны одоо ижил суртахуунтай хүмүүс бол хоорондоо суудаг байсан бол орчин үед энэ боловсролын төвшнээр ойролцоо хүмүүс бол хоорондоо гэрэлдэг болсон байна гэж тодорхойлсон байдаг. За дараагийн нэг ойлголт бол нийгмийн гажуудал гэж байгаа. За нийгмийн гажуудлыг дебац гэж нэрлэдэг. За нийгэм болон нийгмийн бүлгийн олон гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ хүлээлттэй үл нийцэх төлөвийг бол нийгмийн гажуудал гэж тодорхойлдог байна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол нийгэм даяараа хүлээн зөвшөөрсөн байгаа тэр зүйлүүдийн эсрэг зүйл хийх юм бол та энэ бол нийгмийн гажуудал үйлдэл яхна гэсэн. Гэхдээ энэ гажуудал гэдэг маань нийгмээсээ хамаарат харьцангуй мөн чанартай байна гэсэн. За тухайлбал энд нэг жишээ өгсөн байна те. За шинэ гівнэн Чамбулын овгийнхны ирчүүд гэртээ сууж нүрээ будаж эмгтээдэд тоогдохыг хичээхийг хэвэн гэж тооцдог бол за манад ийм эрэгтэйчүүдийг бол нэр хоч өгч ад үзэн буруу шаадаг гач үзэгдэл гэж бараг үздэг байна гэсэн. За та нар бодоод үзэлтэй ангиш эрэгтэйчүүд бүгд нүрээ будаад гар хумсаа будаад ирэнгүүт та нарын хувьд тийм энэ бол тийм гаж сонин харагдана гэсэн үг шүү дээ. Гэтэл энэ шинэ гівний овгийнхны хувьд бол энэ гажуудал биш байна гэсэн. Тэгэхээр нийгмийн гажуудал гэдэг зүйл маань ямар нийгмээсээ хамаарат харьцангуй ойлголт байна гэсэн. За бас нэг жишээ гэх юм бол одоо дайнд яваад хүн алах юм бол баатар болдог. За жирийн үед бол гудамд хүн алах юм бол энэ бол алуурчин болдгоо гэсэн үг. За нийгмийн гажуудал нь бол эрэг болон сүрэг гэсэн үр дагавруудыг дагуулж яадаг араасаа. За тухайлбал энэ Коперник гэдэг хүн бол одоо Тэнгэр эргэсийн хөдөлгөөний тухай бүтээлдээ бол дэлхий бол орчлон ертөнцийн төв юм аа. Хөдөлгөөнгөө орчдөг бод ангар сугар болон бусад аргууд бол дэлхийг бус нарыг тойрё иргэдэг юм аа гэд дундад зууны үед бол тодорхойлсон байна. За энэний санааг бол энэ Бруно гэдэг хүн бол дэлгэн тавьсан боловч харамсалтай нь бол юу яриад байгаа юм бэ? Энд чинь тэ байж боломгүй үзэгдэл штэ гэл бод цуугар ангар гар гэдэг чинь юу дэлхийн нарыг тойрё иргэдэг ийм юм байж болохгүй. Энд чинь дэлхийн дагуул магуул гэдэг ч юм уу те. За тэгээд энэ маань өөрөө нийгмийн хүлээжсэн хүлээлтээс өөр зүйл ярьсан учраас энэ бол олон одоо нийгмийн гажууд үзэгдэл болоо шууд цаазаар авах хэмжээнд хүрсэн байна гэсэн. За үүнтэй холбоотойгоор бас нэг жишээ ярих юм бол одоо дундад зууны одоо сэрэг мандалт үеийн сэтгэгчид шинжлэх ухаанчид гэх юм уу одоо шинэ нээлт бүтээлүүдэд шууд ингээд олон нүдэнд үнэн зөв тайлбарлахаас илүүтэйгээр бэлэгдлийн чанартай орол хаад ноёдуудад тайлбарлаж өгдөг байсан гэдэг ч юм уу. Тухайлх юм бол бууд гараг гэдэг юм. Энэ бууд гараг бол та хааны ингээд манай хааны бол бэлэгдлийн ардаа дөрвөн дагуултай гэдэг чинь энэ дөрвөн дагуул нь бол одоо таныг дөрвөн эзэн хүмүүс байгуулна гэдэг гих мэтчлэн ингээд нэг ямар нэгэн байдлаар шууд үннийг хэлчихээр нийгмийн гажуудал болж байгаа учраас тэр онлоо ямар нэгэн байдлаар ашиг олж эдийн засгт өөртөө ингээд амьдралаа залгуулахын тулд бол эрх мэдэлтэй хүмүүст бол ингэж тайлбарлаж бас өгдөг байсан байх нэ. За мөн дээрээс нийгмийн гажуудлыг илэрхийлсэн Анна Карена гэдэг зохиолын. За энд бол гэрэлтээс гадуур хайр сэтгэлтэй холбоотой болоод за нөхрөөсөө салъя гэсэн боловч нөхөр нь зөвшөөрөөгүй. За тэгээд олон нийт бол энэ хүнийг бол ад үзүүлээ. За сүүлд нь бол амиа хорлсон байдаг гэдэг ч юм уу те. Энэ бол нийгмийн гажуудал үзэгдэл байсан бахан тухайн үедээ бол за гэтэл орчин аж үйлдвэрчлийн дараах нийгэмд бол те гэрэлтийн олон янз хуулиудыг бол ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөг болоод байгаа гэдэг ч юм уу. Тэгэхээр нийгмийн гажуудал гэдэг маань за одоо шууд одоо гажуудал болгон буруу гэсэн үг биш. Харин энэ гажуудал тухайн нийгэм дээрээс байсан хүлээн зөвшөөрөгдсөн байсан тэр зүйлүүд нь дараагийн нийгэмдэр бол шинэ дараагийн нийгмийг бүтээх бас нэг тийм хөрс олж өгдөг байна шүү. За нийгмийн гажуудалтай холбоотой нэг ярих сэдэв бол нийгмийн хяналт гэж байгаа. За тэрний юу гэхээр гажуудлыг алгах үднээс нийгмийн гишүүдийн зүгээс гажуудчийг шийтгэхийг засан хүмүүжүүлэх зэрэг хэлбэрээр авч буй арга хэмжээний зохицыг бол нийгмийн хяналт гэж нэрлэдэг байна. Тэгээ нийгмийн хяналтыг албан бус гэж байгаа. За албан гэдэг нь дургуутсах, шоолох, нүд үзүүлэх, үхлэх тий албанд нь болохоор сануулга өгөх, ажлаас нь халах, торгох, эрхийг нь хязгаарлах, хорих, цаазаар авах гэх мэтчлэн хууль ёсны дагуу цагдаагийн байгууллагуудаас бол арга хэмжээ авдаг байна гэсэн үг. За нийгмийн хуульчлан тогтоосон хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж бусдад гим хохирол учруулсан үйлдэлийг гэмт хэрэг гэж үздэг байх нэ. Тэгээд ерөнхийдөө бол гажуудлын хоёр төрөл дээр албадлага ашигладаг нь бол гэмт хэрэг, сэтгцийн өвчин хоёр дээр бол албадлага ашигладаг гэсэн үг. За
нийгмийн хяналттай холбоотой нэг 3 нэр томьёо байгаа. За цагдаа, прокурор, шүүх ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэвэл цагдаа мөрдөн шалгах, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. За прокурорын байгууллагууд үнэн зөв нотлох баримт цуглуулж яаг үгүй, шүүхийн шийдвэр үнэн зөв байна уу гэдэг дээр бол хяналт тавина. За шүүх бол гин буруутай эсэхийг тогтооно. Тэгээд шүүхийн шийдвэрээр эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн бол гин буруутай гэдэг шийдвэр гараад тодорхой хэрэгтэн тохируулаад ял шийтгэл оноох нэ гэсэн үг. За энд нэг ярих зүйл бол аялдах гэж байгаа. За аялдах буюу компромисс гэж нэрлэдэг. За нийгмийн хэм хэмжээ хүлээлтэд нэг зэгтүүлийг бол аялдах үйлдэл гэж нэрлэдэг байна. За нийгмийн хяналтын үр дүнд дахин нийгэмшил гэдэг зүйл явагддаг. За энэ нь юу вэ гэхээр хуучин эзэмшсэн хэм хэмжээ үнэт зүйлээ гэж шинэ орчин эсвэл нөхцөл байдал тохирсон зан үйл соёлыг дахин суралцах үйл явцыг хэлнэ гэсэн. Өөрөөр хэлэх юм бол өмнө нь одоо тухайн хүн ямар нэгэн байдлаар нийгэмтэйгээ тий одоо нийгэм цөрөг гаж үйлдэлүүд хийгээд за магадгүй шоронд ороод ч юм уу дахин нийгэмшээд тодорхой хэмжээний нийгмийн хэм хэмжээтэй ойлголтыг суртахууны ойлголтуудыг сурч чад буцаж гарч ирээд өөрийгөө өөрчилж байгаа тэр процессыг бол ерөнхийдөө дахин нийгэмшилт гэж жишээн дээр тайлбарлаж болно гэсэн үг. За энэ дахин нийгэмшилттэй зүйлүүд маань зөвхөн ямар нэгэн гэмт хэрэгтэй холбоотойгоос гадна соёлтой холбоотойгоос гарч ирж болно гэсэн үг. За ингээ 3 дахь багцын хүрээнд нийгэмшилт, за адилсал нийгэмшилтийн агентууд, за үндсэн 5 агент байна, нийгмийн гажуудал, за дахин нийгэмшилт, аялдах, нийгмийн хяналт гэсэн ойлголтуудыг бол ярьсан байна. За та бүхэн бичлэгээ зогсоож байгаад энэ слайдыг тэмдэглэж аваад тэгээд төсөөлж бас болно гэсэн үг. За энэ климатчин гэдэг нэрийн цэжлэлт байгаа юм бол энэ хоолны нэр гэдэг санагдаад Солонгос тий. Тэгээ Солонгос хоолны газар орохтой та нарууд ижил төвшний боловсралтай хүмүүс нэг дөр ороод хоорондоо хоол идээд тэгээд үр дүнд нь гэрэлж яана гэдэг ч юм уу тэгээд цэжлэж болно гэсэн үг. За багц 4. За багц 4 дээр социологийн онол хандлагууд, индукц арга, тоон судалгаа, чанарын судалгаа, мэдээлэл цуглуул гаргах гэсэн үндсэн 4 сэдв ярина гэсэн. За энэ нэг социологийн онол хандлагуудыг бол ерөнхийдөө онлоо ойлгосон бүх судалгааны арга нь онол дээрээ тулгуурласан гэсэн. За социологийн онол хандлагууд судалгаа хийхдээ бол ерөнхийдөө за авч яаж сэдв гэхээр за бүтцч үүргийн онолынхон болохоор нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах объектив мөн чанартай гэдэг яг онолтойгоо адилхан тайлбарлаж байгааз. За тул нийгмийн судалгаагаар нийгмийн бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтыг илрүүлж чаднаа гэж үздэг байна. Тэгээд мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн аргын дагуу объективоор судлан онол бүтээх боломжтой гэж үздэг. За энэ дедукцийн арга гэдэг нь болохоор ерөнхий мэдээллээс нэгж рүү буулгаж болгодог гэсэн үг. За тухайлах юм бол за ерөнхийдөө бол 12-ийн А гэдэг анги гэж байна гэж тэл тэр 30 хүүхэдтэй. За тэгвэл 12-ийн А-гийн 30 хүүхдийн ерөнхийдөө ажиглаад за ийм байгаа юм чинь 12-ийн А-гийн бат бол ийм байна гэж дүгнэлт бичиж байгаа үзэгдлийг бол дедукцийн аргын нэг жишээ болгож үзнэ гэсэн. За энэ үл хамаарах буюу нэг одоо түлхүүрүүгээр цэжлэх гэвэл үл хамаарна хинээс одоо чамаас үл хамаарна нэг марчдаг. За дедукцийн аргын дагуу судалгаа явуулна л гэсэн үг. За хоёрт нь бэлэг тэмдэг харилцаа үйлдэл байна. За нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг тэдгээр хүмүүсийн үйлдэл илрэх утга учир тэдний нүдээр харж ойлгох явдал юм а гэж үзэж байна. Бас л нэг онлын санаагац. Тэгээд нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй бөгөөд судлагдсан бодит байдлаас индукцийн аргын дагуу тодорхой түвшний онолыг бүтээх боломжтой гэж үздэг. За индукцийн арга гэдэг нь яг дедукцийн аргын эсрэг нэгжээс ерөнхийдөө дүгнэнэ гэсэн. За өөрөөр хэлбэл 12-ийн А-гийн бат бол ийм сурагч юм чинь 12-ийн А-гийнхан бол ийм байх магадaltaй гэдэг ч юм уу тий. За марксизм шүүмжлэлт онол гэж энийг төрөлтөөний онол шүү. Шүүмжлэлт онол бол марксизм хөгжөө цаашаа явсан гэсэн. Энийг 11 дугаар анги дээр хэлүүлээ дахин үзнэ. За марксистууд эрх мэдэлтэй хийгээд эрх мэдэл багтаа хүмүүсийн харилцааны зан оршин буй нийгмийн бодит байдлыг илрүүлэн өөрчлөх, сайжруулах боломжийг хайхаар нийгмийн судалгаа хийдэг. Нийгмийн бодит байдлыг объективоор судлах боломжгүй ч далд оршин буй жинхэнэ бодит байдлыг илрүүлэхийн тулд зонхлох талбарт захирагдalгүйгээр судлан бүтээгдсэн мэдлэг дулдууд нийгмийг өөрчлөх боломжтой гэж үздэг байна. Бас л нэг онлын санаа эрх мэдэл хийгээд за эрх мэдэл багтаа хүмүүсийн харилцааны цаана яг юу байгаад байгаа юм бэ гэдгийг бол судлахыг зорино. За тэгээд нийгмийг илүү сайхан болгохын төлөө бол нийгмийн судалгаа хийдэг гэж үзсэн байна тий. За тэгвэл объективоор судлах боломжгүй ч гэсэн за бүтээгдсэн мэдлэг тулгуурлаад бол нийгмийг өөрчлөх боломжтой гэж зөрчилдөөний онолынхан үздэг байна гэсэн. За энэ асуулт бол нийгмийн ээж дээр нэлээд төлхөө орж ирдэг, хүүхдүүд энэ дээр нэлээд алддаг асуултуудын нэг. Тэгэхээр та бүхэн энэ гурван төлхөөрөөгөө дамжуулаад уг онолоо маш сайн ойлгоод аваар тэмдэглээд аваарай. За нийгмийн судалгаа гэж. Нийгмийн судалгаа бол судлаач нийгмийн тухай үнэн бодит шин зүйлийг илрүүлэх ажиллагааг хэрэгжүүлдэг аргуудын цогцоо гэсэн. За мэдээлэл цуглуулах аргууд нь асуулга, туршилт, ажиглалт, контент анализ, бүлгийн ярьцлага, баримт бичиг шинжилгээний аргууд байх юм бол мэдээлэл боловсруулах арга нь дедукц, индукц арга гэж байна тийм. За дедукц нь ерөнхийгөөс
ерөнхий дүгнэлт буюу онлын санааг нэгжид болгон дүгнэлтэнд хүрэх арга бол энэ дүүгцэн нэгжийн ажиглах замаар ерөнхий буюу дүгнэлт онол хүргэнэ гэсэн. За тухайлбал юм бол нэг эндүү байна те. За эндүүг ажиглаж байгаа хүүхэдтэй дүгнэлт бичих чинь. За ажиглалт явлаа, мэдээлэл цуглууллаа. Нэг эндүү байна, олон төрлийн эндүүнүүд байлаа. За туршилтын дүн шинжилэл, туршил буюу дүн шинжилгээ гэдэг. Эхлээд асуулт эндүү гэж юу вэ? За дараа нь ажиглалаа. За эндүү гэж ийм олон төрөл байх юм байна. За хувцас эндүүддэг юм байна. За хувцас эндүүж байгаа процессын одоо бичлээ. За тэгээд нэгтгэн дүгнэх. За бүх эндүүнүүд бол хувцсыг эндүүддэг цэвэр цэмцэр болгодог юм байна. Тиймээс эндүү гэдэг бол ийм зүйл байна гэдэг ч юм уу те. Ингээд онол боловсруулж болно гэж үзэж болох нь. За эндүүгч буюу эндүү гэд цэжилж болно гэсэн үг. Нэг эндүүгээс л олон эндүүний талаарх мэдээллийг цуглуулж байгаа аргыг бол эндүүгч арга гэж нэрлэгнэ. За бас энд нэг тоон судалгаа, чанарын судалгаа гэж ойлголт орж ирдэг. Энэ дээр хүүхдүүд бас нэлээд алддаг гэсэн үг. За тоон судалгаа гэдэг нь таамаглалыг шалгахаар зорино. Цөөн тооны хувьсгч хоорондын хамаарлыг шалгахад анхаарна. Хэмжилт мэдээлэл цуглуулахаас өмнө хийж авах мэдээллийн стандартчлан, мэдээлэл цуглуулах үйл явц нэг ижил гормоор явагдах ба мэдээлэл нь тоогоор илэрхийлэгдэн математик, статистик аргуудаар шинжилгээ хийн, таамаглалыг батлах эсвэл няцааж байгаа хэсэгт анхаарал хандуулна. Стандартлагдсан дагврын дагуу үр дүн нэгтгэн бичнэ гэдэг ч юм уу те. За чанарын судалгаа бол та нар бичлэгээл зохицуулж уншаад авчгаарай. Багш нэг хойно товч байдлаар хэрхэн яцэлэх вэ гэдгийг нь оруулаад өгчин. За саяны бүлгийг бацах юм бол за бүтц шиг үрг онолох юм бол хувь хүний хүсэл зөргөөс бол амарх байгаа судлаач ажилд дүүхцээр гараад судалгаа явуулдаг. За марксизм бол эрх мэдэлтэй гэдэг эрх мэдэл багтаа хүмүүсийн харилцааны сан юу үйл байгаа гэдгийг судлана. За нийгмүүд өөрчлөх боломжтой гэж үздэг. За бэлэг тэмдгийн харилцаа үйлдэл онолох юм бол хүмүүсийн үйлдэл илэрх утга учирыг эндүүгц аргаар судлана гэж байгаа. За тэгээд нөгөө дизүүгцэн болохоор ерөнхийгөөс нэгж рүү эндүүгцэн нэгжээс ерөнхий рүү. За тэгээд энэ дараалал маш сайн зэж дээрээ. За эхлээд асуулт тавих нь тэгээд ажлалт мэд буюу мэдээлэл цуглуул, туршил буюу дүн шинжилгээ нэгтгэн дүгнэг онол гэх. За энд болохоор онлын хүрээний асуулт байна гэсэн үг. Тэгээд тэр онлоосоо таамаглал дэвшүүлээд таамаглалаас ажлалт мэдээлэл цуглуулна, мэдээлэлсээ дүн туршил буюу дүн шинжилгээгээд нэгтгэн дүгнэнэ гэсэн үг. Харах юм бол энэ санаанууд нь давцаж байгаа шүү. Уршаага нэг гүйсэн л гэсэн үг. За тоон судалгааг чанарын судалгаа ялгаа гаргахтаа. За тоон судалгаа бол таамаглалыг байх юм бол за чанарын судалгаа бол утгыг ойлгох нь за цөөн тооны хувьсгчтэй байна, олон тооны хувьсгчтэй байна чанарын судалгаа нь. За хэмжилтийн өмнө явагддаг бол чанарын судалгаа хэмжилтийн үед эсвэл дараа нь хийгдэнэ. Мэдээллийг тоогоор илэрхийлэх бол мэдээллийг үгээр илэрхийлнэ. Математик, статистик дүн шинжилгээ дүн одоо нэгтгэн бичдэг бол за чанарын судалгаа бол ерөнхий сэдэв бөгөөд за дүн нэгтгэх бичих алгагүй байна гэсэн ийм ялгаатай байх нэ. За энэ слайдаа бол та нар тэмдэглээд аваад төсөөлөд бодоорой. За үлдсэн сэдэв буюу багц 5. За ингээд 10 дугаар ангийн өнөөдрийн хичээл бол дуусж байгаа. За багц 5 хүрээнд хэдүүлээ юу ярих вэ гэхээр мэдээлэл цуглуулах судалгааны аргууд. За энд бол асуулгын арга, туршилт, контент анализ, бүлгийн ярилцлага, ажиглалт, баримт бичих чанарын ажиллагаа гэж байгаа. За энэ дээр бол хамгийн нэгт нь асуулгын арга нэлээд өргөн үрээтэй байдаг. За асуулгын арга гэж юу хэлж байгаа вэ гэхээр урьдчилан бэлтгэсэн асуулт хариулт бүхий хуудасаар судалгааны олон нэгжээс нэг ижил гормоор мэдээлэл цуглуулах аргыг хэлж байгаа гэсэн. Тухайлх юм бол танай сургуулийн сэтгэл зүйч ч юм уу те эсвэл ангичин багш та нараас судалгаа авдаг баг нэг ижил асуулгатай анги нийтээр нь те дүгнээд тус бүрдэлт нь хариултыг хийж гаргав бол асуулгын арга гэх нь. За асуулгын арган дотроо удирдгал хэсэг, судлаачийн тэмдэглэх хэсэг, ерөнхий мэдээллийн хэсэг, үндсэн мэдээллийн хэсэг, төсөөлөх хэсэг гэж байгаа. За удирдгал хэсэгт бол товч танилцуулга байна. За судлаачийн тэмдэглэх хэсэгт бол асуулгын дугаар, мэдээлэл цуглуулах, орон нутгийн нэр, мэдээлэл цуглуулагчийн нэр зэргийг тэмдэглэж өгнө. За ерөнхий мэдээллийн хэсэгт бол хувь хүний нийгмийн байр суурийг тодруулах асуултууд байна гэсэн үг. За гэхдээ судалгааны таамаглалтай холбоотойгоор сонгоно. Тухайлх юм бол нас, хүйс, эрхэлж буй ажил, мэргэжил, боловсролын төвчин гэх мэт тийм. За энэ хэсгийн асуулт бол ерөнхийдөө асуулгын эхэнд ээж болно, эсвэл төгсгөлд ээж болно гэсэн үг. За үндсэн мэдээллийн хэсэг гэж байгаа. За энэ судалгааны таамаглал шалгахад шаардлагатай мэдээллийг олж авахд туслах асуултууд байна гэсэн. Ингэхдээ залгамж чанар логик уялдааг сайтар анхаарах ёстой гэсэн. За төгсгөл хэсэгт нь холбоо борох утас хаяг байна гэсэн. Та нарын тодорхой өгнүүдийг сайн ажиглаад энийг дахин хараад тогтоож аваарай. За ганцаарчлсан ярилцлага гэж байгаа. За судалгаанд оролцогчоос асуулт асуух замаар мэдээлэл цуглуулах аргыг бол ганцаарчлсан ярилцлага гэдэг бахан. За асуух асуулт нь урьдчилан бэлтгэсэн эсвэл бэлтгээгүй байж болно гэсэн үг. За бүлгийн ярилцлага гэдэг нь тодорхой сэдв асуудлыг бүлгийн хүрээнд хилцүүлэг үрлэх замаар мэдээлэл цуглуулах арга. За энэ арга нь тодорхой асуудлын талаар санаа бодол, тэдний үзэл бодлын маргаан зөрчил, нийцэл зэргийг тодруулах боломжийг олгодог. За бүлгийн ярилцлагын хөвчлэн 5-8 оролцогчтой байвал илүү үр дүнтэй байдаг гэж үздэг. За ажиглалт нь бол ерөнхийдөө судлаачийн судалгаанд оролцсон зан үйлдэл, зан төлөв, үг яриа зэрэг хөндлөнгийн зэргийн за талаар хөдөлгөөн зэргийн талаар тэмдэглэл хөтлөх замаар мэдээлэл цуглуулах арга гэсэн. За ажиглалтыг бол дотроос нь явуулж болно, хөндлөнгөөс ашиглаж болно гэсэн. Дотроос нь гэдэг маань тухайн судлах гэж байгаа зүйл дотроо одоо
өөрөө цуг оршин амьдраад судалгаа хийж болно. Эсвэл хөндлөнгөөс гэдэг маань. За судлаач хөндлөнгүүднээс буюу одоо зайнаас судалгаа явуулна гэсэн үг. За баримт бичиг чанарын шинжилгээ гэж байгаа. За энэ нь болохоор баримт бичгийн агуулга, доголь мөр, өгүүлбэр, үг зэргийн утгыг ойлгох, нийтлэг ерөнхий дур зүрхийг дүрслэн харуул гаргаарна. За цаг хугацаа орон зайнаас үл хамааран судлах боломжийг олгодог давуу талтай гэсэн. За өөрөөр хэлбэл архивын нэг баримт бичиг та нар авцарлаа. За тэр баримт бичгийн доголь мөр нь ямар байгаа, за үг өгүүлбэр зэрэг нь ямар утга санааг илэрхийлж байгаа гэдэг ч юм уу тэн дээр дүн шинжилгээ хийхнэ гэсэн үг. За контент анализ гэж байгаа. За энэ баримт бичгээс тодорхой утгын нэгжийг хувьсагчаар сонгон давтамж хоорондын хамаарлыг статистик шинжилгээгээр ашиглан шинжилгээ гаргаа гэсэн. За тухайлах юм бол нэг 17 хоногийн хичээл болоо гэхэд 17 хоногийн хугацаанд за номин гэдэг сурагч бол ерөнхийдөө хэдэн удаагийн хичээл тасалттай байгаа юм бэ? Хэдэн удаагийн явцсан оноо авсан бэ гэдгийг бол энэ контент анализ буюу судалгаа хийгдэх нэ гэсэн. Давтамж хоорондын хамаарлыг илэрхийлнэ гэсэн. За туршилтын арга гэж байгаа. За сонирхож буй хувьсагч хоорондын хамаарлыг илрүүлэхээр зохиомжтой орчин бүрдүүлэх замаар судалгаа явуулна гэсэн. За хоёр бүлэгтэй туршилтын ба хяналтын гэсэн. За туршилтын бүлэгт бол үл хамаарах хувьсагчийг өөрчлөх бол хяналтын бүлэгт бол өөрчлөхгүй гэж. За үл хамаарах хувьсагч гэж юу хэлж байгаа вэ гэхээр бусад хувьсагчийн өөрчлөлтөд нөлөөлж буй шалтгаанууд болж байгаа хувьсагч гэж байна тий. За жишээ нь одоо ажил эрхлэлт бол боловсролын түвшнээс хамаарч байгаа бол боловсрол нь үл хамаарах хувьсагч болно гэсэн үг. За юу гэхэд байна вэ гэхээр ажил эрхлэлтийн түвшин Монгол улс ажилгүй хүмүүс өндөр байна гэдэг мат боловсролгүй хүмүүс боловсролын түвшингээр одоо ахиулаагүй хүмүүс их байна л гэсэн үг. За бүр дэлгэрэнгүй эсвэл ойлгомжтой байдлаар тайлбарлах юм бол чи нүдний шил зүүдэг бол чиний нүдний шилийг хэнийг ирээд хугалчихлаа. За үл хамаарах хувьсагч нь хэм бэ гэхээр нүдний шилийг чинь хугалсан хүмүүс өөрчлөлтөд нөлөөж буй шалтгаанууд болж байгаа хувьсагчийг үл хамаарах хувьсагч гэж байгаа. Тэгэхээр нүдний шилийг хугалсан хүмүүс үл хамаарах хувьсагч хамаарах хувьсагч гэдэг нь бусад хувьсагчийн нөлөөр өөрчлөгдөж буй хувьсагч хугалсан буюу нүдний шил хамаарч байгаа гэсэн үг. За дээр жишээн дээр бол ажил эрхлэлтэнд хамаарах хувьсагч болж байна гэсэн үг. За тавш байдлаар тэмдэглэе гэх юм бол асуулга нь урьдчилан бэлтгэсэн асуулт байх нь. За туршилтанд зохиомжтой орчин бүрдүүлэх байх нь. За контент анализ бол баримт бичгээс давтамж хоорондын хамаарлыг илрүүлэн гаргах нь. За бүлгийн ярилцлага нь хилэлцүүлэг өрнүүлэх замаар 5-8 оролцогчтой байх юм бол үр дүнтэй. За ажиглалт нь зан үйл тэмдэглэл хөтлөх. За дотроос нь хөндлөнгөөс ажиглаж болох нь. За баримт бичиг чанарын шинжилгээ бол агуулга доголь өгүүлбэр үг зэргийг бол одоо үг зэргийн утгыг ойлгох замаар бол шинжилгээ хийх нэ гэсэн. За ингээд 10 дугаар ангийн нийгмийн мэрилцээний хичээл дууслаа. Та нар Facebook группт ороод багшийнхаа энэ гэрээний даалгаврыг хийгээд явах юм бол өнөөдөр үтсэн сэдвийг маш үр дүнтэйгээр баттгаад хизээж мартахгүйгээр ой тандаа шингээж авах болно шүү. За бүгдэнд нь амжилт хүсье. Эсэлтийн шалгалтанда бүгд сайхан болтугай. Баяр таа.